Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. За, би саяхан одоо шинээр хөтлөгч хийж байгаа шүү дээ, тий? За тий. Тэгээд саяхан найзуудаасаа юу н асуулаа л да. За. Ер нь та эдийн ойрын амьдралд юу болж юм тий? Христ итгэлийн талаар асууж мэдмээр идэг зүйл байдгүй, үргэлж бодогддог асуулт байдгүй гэж асуулаа. Гэсэн чинь манай нэг найз нэг асуулт асуусан. За, Библиэлд хэлэхдээ гуй тэгвэл та нарт өгөгднөө, хай тэгвэл та нар олно, тогш тэгвэл та нарт нээгнэ гэж хэлсэн байдаг. Гэхдээ олон жилийн зүйл нэг зүйлийн төлөө тасралтгүй гуйсан боловч одоо биелдэггүй залбирал гэж байна. Тийм тохиолдлууд байна гэж асуусан. Тэгээ яагаад энэ нь одоо ийм байна вэ гэдэг талаар өнөөдөр хоёулаа бас ярилцах нь. Тэгвэл өнөөдрийн үгийн цагаар эзэн бидний залбиралд хэрхэн ханддаг талаар суралцахаар болсон байна. За, асуулт бол ойлгомжтой асуулт байгаа. За тэгээд бид нар ингээд заримдаа ингээд ийм юм шиг байна, тийм юм шиг байна гэж бурхны тал дээр ярих гэдэг байхгүй. Гэтэл бурхан бол маш ойлгомжтой. Бурхан ийм. Одоо гэдэг хүнийг бол бид нар тэгж ярьж болно те. Бүр амар маш сайн мэддэг хүнээ хүртэл бид нар за ингэсэн юм шиг байна, тэгсэн юм шиг байна гэж бодох гээд байдаг. Бурханыг тэгж бодох шаардлага байхгүй. Бурхан бүр маш ойлгомжтойгоор ингээд би ийм юм дургу, би ийм юм дуртай, би ингэдэг, би ингэж дэмждэг, ингэж авардаг, би ингэж орхидог, би ингэж татгалцдаг гэх мэтлээ ингээд Библи бол уусаа маш ойлгомжтой байхгүй. Тэгээ өнөөдөр бид нар хамтдаа маш чухал сэдвээр ярилцахаар болж байгаад маш их баяртай. Тэгээд ийм чухал юмыг энэ өглөө эртээ ойлгочих юм бол өнөөдөр магадгүй бид нэр гайхах байсан, эргэлзэх байсан, тэ юу гэдгийг ямар нэгэн хэцүү байдалд орох байсан олон асуудлыг магадгүй энгийн даваад гарах байхаа гэж бол бодож байна. За тэгвэл бүгдээрээ үгийн цагаа эхлэхээс өмнө хамтдаа Бурхан эзнийхээ өмнө ирээд түүнд алтар магтаалыг өргөцгөөё. Олон зүйл хайсан орхосон сэтгэл төрөлсөн байж түнгүй би яаж гүн харахгүй донд ганцаараа байхад гэрлээ тусган замыг заасан би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна түүний хайр надад ирж болцолгүй харсан түүний юу надад ирж амьдралыг минь өөрчилсөн би эзэнд найдан тэр намайг дуусан тиймээс би шийдсэн таны төлөө бүхнээ өргөе тэр намайг аврам зүрхийг шинжлэн өрийн болгож баярыг өгсөн би эзэнд найдан түүний өмнө байна бүхнээ өргөн байна амьдрал минь байна би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна түүний хайр надад
байна. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр хамтдаа бид нэр Лук номын 13-ийн 16 дугаар ишлэлээс Бурхан бидний залбиралд хэрхэн ханддаг талаар хамтдаа ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр бид нэг ийм зүйлийг хүмүүсээс асуумаар, Бурханаас асуумаар санагд. Яг тэгэхээр бидний амьдрал нөгөө богинохон бидний Бурханаас асууж байгаа, биднэрт хэрэгтэй байгаа, хэрэгцээтэй байгаа, бид нар шаардлагатай байгаа тэр зүйлүүд нь тодорхой хугацааны цагийн хязгаартай зүйлүүдийг хөвчлээ асууж байгаа шүү дээ. Жишээ нь бид нар тусламж хэрэгтэй болгомоор тэр тусламж юунаас өмнө хэрэгтэй байлээ, юу тохиолдохоос өмнө хэрэгтэй байлээ те. Ямар хэмжээтэй хэрэгтэй байлээ гэдгээ мэдж байгаа учраас хүмүүсээс нөгөө тусламж асуудаг шүү дээ те. Тэдэн царын тэдэн хүртэл тэдэн төгрөг байна уу? Эсвэл те нэг 2 жилдээ ингээд надад нэг жоохон тусалж наваа дэмжиж өгөө. Би танаас нэг 3 сар суралцаж болох уу гэдэг ч юм уу те. Яг ийм юунууд байгаа. За тэгээд энд ингээд хүмүүс бид нар хоорондоо харилцах үед бол янз бүрийн хариултуудыг бол өгдөг те. Одоо шинэ эмчтэй хэрэг уулзах юм бол эмчтэй гэж те. За одоо эхлээд та нэг 2 сарын ийм эмчилгээнд ороод даад нь ийм эмчилгээнд ороод тэгээд дараа нь ийм эмчилгээнд та орох болно гэдэг. Ингээд эмч бол ингээд тодорхой хэлдэг шүү дээ те. Тэгэхээр бид нар нэг юм зүйлийг маш ойлгож авах хэрэгтэй болж байна. Бурханаас бид нар хэр хугацаагаар залбирх вэ? Одоо бид нар харилцааны маш их юм хурдтай харилцааны эрен үед амьдарч байна. Тэгээд энэ харилцааны эрен үед юу байдаг вэ гэхээр одоо шинэ Facebook дээр ч юм уу шинэ нэг ингээ бичсэн байгаа байхгүй юу? Сүүлийн 2 жилийн дотор чам руу энэ залгаагүй нэг ер нь утсыг нь устгатаа. Тэ? Ягаад тэгэхээр тэр одоо чиний аль хэдийн найз биш болсон юм биш үү? Чамтай ингээ харилцаа дууссан юм шүү. Тийм болохоор ингээ юм бас одоо юу гэдгийг те хидэн удаа ингээ санал тавьж одоо чатанд нь юм уу те хоёлаа инкүү гэсэн боловч синдэ дог тариу өгөхгүй ингээд авах юм бол ер нь тэр хүнтэй найз биш болсон юм шүү гэдэг ч юм ийм дүгнэлтүүдийг гаргах гэж бол яа. Тэгвэл өнөөдөр бид нар Бурханд итгэж Бурханыг дагаж амьдарч байна. Бурхан байхаа болно гэж нэгэнт байхгүй юм чинь. Нэг бол бид нар Бурхантай буруу харилцаад байна. Эсвэл Бурханаас гойх юм а мэдэхгүй байна гэдэг асуудал гараад ирнэ гэсэн үг болж байна. Тэгэхээр яг нөгөө нэг Лук 13 дугаар бүлэг бол мэдээж бүх төр эмхтэйг эдгээдэг хэсэг гэдгийг бол та бүхэн санаж байгаа. Тэгээд бас Лук 13 дугаар бүлгийн энэ 10-аас тэ 17 дугаар зүйлийг та бүхэн бас уншиж үзээрэй. Бидний эзэн лүү хандсан залбирал хэр удаан байх ёстой юм бэ? Бид эзэн өөрөө амласан зүйлийг дэвсгэр дэвчээртэйгээр хүлээсэн хүмүүсийн тухай мэдэн. За одоо шинэ Ноа байна, Авраам байна те гэх мэт ингээд Ноа бол бүр 120 жил те Авраам бол бүр 25 жил гэх мэт те. За ингээд Йосеф зүүдэлснээс хойш 17 жил гэдэг ч юм. Ингээд бид нар энэ зүйлүүдийг ингээд бодоод үзэхээр Бурхан бол цаг хугацааны хувьд огт яардаг юм байна гэдгийг л ойлгоод авч байгаа. Бурхан бас одоо юу гэдгийг өөрт нь биднэрт өгөх зүйл байхгүй байгаа учраас тэрийг бий болгоод одоо шинэ хүмүүс нэгнээс мөнгө асуудаг штэ зээлх гэлтэй. За ингээл чамд нэг хэдэн төгрөг байна. Яг одоо надад. Гэхдээ би ганц 2 хүнээс ингээд асуугаад тэгээд чамд ингээд зээлээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү яриа болдог штэ тий. Бурхан тэгэх шаардлагагүй нэгэн. Тэгвэл Бурхан яагаад бидийг хүлээлгээд идэв юм бол? За энэ бол нөгөө бидний тий бид хэр удаан үргэлжлүүлэн залбирх вэ гэдэг асуулт ч яваад байгаа юм. За чиний хувьд ингээд бүр ингээд нэлээд удаан залбираад ингээд ирсэн чинь хүмүүс бацаг бараад залбираараа гэж хэлсэн удаа байгаа юм. Бага. Тийм ээ тий. Тэгэхээр яагаад тэгсэн юм бол гэдэг ингээд чиний залбир чинь тэр хүн сонсоход нэг юм биелэхгүй залбирчиг сонсогдоогүй шүү дээ тий. Харин чиний залбирж байгаа одоо юу гэдгийг хандлага гэдэг юм уу одоо хийж байгаа зүйлд чинь Бурхан чамаас илүү дахиад нэг илүү алхам хийхийг хүсэж байж магадгүй гэж тухайн бодсон л гэсэн үг болж байна. За
Есүс амралтын өдөр синагогт сургаал зааж итэл үзэгдэн сүнснээс болж 18 жилийн турш өвчтөй байсан эмэгтэй тэнд зогсож исэн. Бүх төр учир зэх зогсож чадахгүй байсан. Эмэгтэйг дуудаад эмэгтэй та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гэд мутраад авахд тэр зэх болж бурхныг алдаршуулсан гэж. Энэ бол ингээ бүр маш гайхамшигтай шок. За бүгдээрээ бодоод үзье. Тэр эмэгтэй 18 жилийн туршид нурууныхаа өвчнийг талаар залбиулж эхэлсэн. Мэдээж бүр зэх эмэгтэй байх үедээ гинтгэн миний нуруу ер нь өвдөд байна. Миний төлөө залбирч өгөөч гэдэг. За тэгээд дараад нь тэр эмэгтэй бүр бүгд зэх зогсож чадахгүй буюу бүр хүмүүст туслаж чадахгүй, хүмүүсийн амьдралын нэг хэсэг байж чадахгүй. Тэгээд эрүүл гэд дуудагдхаа болоод бүгд гэдэг бүр нэртэй болох хүртлээр 18 жилийн турш явхдаа тэр эмэгтэйд нэг гайхалтай зүйл байсан нөхөр. Тэр эмэгтэй 18 жилийн туршид амралтын өдрийг таслахгүйгээр эзний өмнө ирсэн байгаа. Тэгэхээр хүмүүс болдог ч юм. Зарим хүмүүс Есүсийг ирсэн болохоор нөхөр идэрсэн юм биш үү гэж. Тэ тэр эмэгтэй. Гэтэл хэрвээ тийм байсан бол Есүс 18 жилийн туршид энэ эмэгтэй өвдсөн гэдэг үгнийхээ урт талд нь Авраам гэдэг үгийг хэрэглэхгүй байсан гэж. Тэгэхээр Библиэлд Авраамыг ингээд ямар нэгэн тодорхойлолт хэлэх юм бол яагаад тэр хүний нэрийг энд дурдж байгаа болоо гэдэг асуудал гараад байна. Яг бол тэр эмэгтэй 18 жилийн туршид Авраам шиг хүлээсэн гэсэн. Яг Авраам шиг л гэсэн. Тэгэхээр тэр эмэгтэй хизээч биелж байгаа. Өнөөдөр ч биелж байгаагүй. Ямар ч гэсэн нурууныхаа өвчнийг эдгэн гэдгийг бол тэр мэдсэн. Нурууныхаа өвчнийг эдгэршгүй өвчин биш гэдгийг тэр бол мэдсэн. Бас нэг зүйл нөхөр нурууныхын өвчин өөрийнх нь амьдралын янз бүрийн хэм маягаас биш муу нэгэн муу сүнс өөрийг нь одоо дайрж давталснаас болж ийм болсон учраас бурхан түүнийг ялах хөөх хэрэгтэй учраас бурхан түүнийг хөөх үед би эдгэрнэ гэдгийг мэдсэн. За ингээд хэр удаан залбирх вэ гэдэг асуултын талаар ингээд ярих юм бол Библиэлд ингээд бурхан 3 янзаар хариулж байгаа нь бол маш тодорхой харагдав. Нэгдүгээр шууд үгүй. Шууд үгүй. Бурхантай за наадах чинь жоохон өдр гэжгүй. Шууд үгүй. Наадхаа яагаад надаас сууж байгаа юм? Яагаад над чиг ариун одоо над чиг ийм шодрог те над чиг та нарт ийм асуудалтай та нарыг ямар байх вэ гэд өөрийн үг бичээсийг өгчихсэн амьдралын чинь хэм маягийг заагаад өгчихсэн ийм нэгэнд та нар Библи дээрээс байхгүй юм нөхцөл байдаг дахин бий болох гэж намайг дутуу бодсон гэж бодож байна. Намайг та нарт дутуу заасан гэж бодож байна. Дутуу хууль өгсөн гэж бодож байна. Яагаад надаас сууж байгаа? Үгүй. Бурхан шууд үгүй. Мэдээж хоёрдугаарт нь бол бурхан бол хүлээг нь. За ингээд нөхдүүд хүлээсэн байна шүү дээ. 120 жил хүлээсэн байна. Одоо тэ 17 жил хүлээсэн байна. 25 жил хүлээсэн байна. Тэгвэл та хэр удаан хүлээсэн бодоод бурхан миний залбирлыг яагаад хариулахгүй байна гэж бодсон бэ? Бурхан яагаад хүлээлгдэв юм бол? Нөгөөдөл нь байхгүй байсан юм бол үгүй тэгж бодохгүй. Зүгээр та тэр гойгоод байгаа зүйлээ авахд өөрөө бэлэн байсан юм уу? Хүүхэд одоо эхний 0-3 нас хүртэл хүүхэд ингээд нэг амьдралынхаа турш хүний амьдралын одоо хүмүүсийн хийдэг зүйлсийн 50% нь харцдаг гэж байгаа байхгүй юу? Нүдээр ингээд дагуулад хараад байдаг шүү дээ. Ээжигээ ингээд аавыгаа гэртээ байгаа хүмүүсийн хоол хийж байгааг нь зургтны удирдлага зургт толж байгааг нь хоол аялж байгааг нь ингэж байгааг нь хоолноос ингээд шүлийн нуугаал халбагтаал ингээд бүх юмыг харж байдаг. Тэгээд 3-5 наснда тэрийг өөрөө хийх гэж оролдог. Тэгээл нөхдөвч нөгөө аяг хаглаад эн тэнд юм унгаагаад фижигнүүлээд юм татаж матаал ингээд байдаг байхгүй. Учир нь тэр өөрөө гар нь нэгдүгээр төгж өгөө. Хоёрдугаар энэ бүхэнд ямар хэмжээний одоо хурд хэрэгтэй хүч гаргах ёстой гэх мэтлэн тийм амьдралын дор цаг хугацаа орж суудаг юм хүүхдэд суугаагүй байгаа учраас тэр. Тэгээд тийм болохоор яадаг гэхээр хүлээх болчих. Авах нь үнэн байсан ч хүлээх болчих байгаа. За тэгээд дараад нь бол мэдээ шууд заа гэдэг тийм. Зарим бурхан минь та гэдэг шууд Есүс бол шууд эзэн минь аав эцэг минь та өөрийгөө алдаршуулгаад тийм ээ би алдаршуулсан шууд тэнгэрээс сонсгоо. Тэ? Намайг ус руу оруулж өгөн байхгүй штэ гэдэг үнгтэн. Бос дэвсгэрээ аваа яв. Шууд идэрч. Өнөөдөр ч гэсэн энэ эмэгтэйд юу хэлж байгаа. Хоёр нүртнүүд юм. Амралтын өдөр бурхан энэ эмэгтэйг муу сүнснээс болоод 18 жил зовсныхын дараа эдгэж өгч хагаад та нар ч одоо юу вэ? Та нар өхөр малаа амралтын өдөр нөхөн дунцсан багт очиж авардаг юм уу? За амралтын өдөр чи маргаш амрая гэж та нар хэлдэг шүү. Тэгвэл өнөөдөр 18 жил та нар залбираад бүтээгүү. Гэхдээ энэ эмэгтэй эдгэрнэ гэдгийг мэдчихсэн энэ үйл явдалтай та нар яагаад ийм хатуу байгаа юм бэ гэдэг зүйлийг ярьсан.
Тэгэхээр бурхан цаг хугацаанд бол баригддаг 18 жил эхнээсээ төлөвлөгдсөн байсан байна. Гэвч боочлол байсан. Тэгээ 18 жилийн турш боочлол байсан гэдэг нь мөнхөд тийм байна гэсэн утгатай биш. Бид нар зарим зүйлийг олон удаа оролдоо шийдэгдэг болохоор хизээч шийдэгдэхгүйгээ ботчдөг байхгүй. Гэтэл тэр эмэгтэйг шийдсэн байна. Хэдэн өдөрч биш. Бурхан тэр эмэгтэйтэй ажиллаад дуусах хүртэл тэр эмэгтэйг одоо эдгэх хүртэл 18 жилийг зарцуулсан байна. Зарим чөлөөлөлт, бүрэн чөлөөлөгт хүртэл үргэлжилдэг. Дайн буу дуурхаа болоход эсвэл бууж өгөхөд дуусдаг штэ. Энэ тэнд одоо ингээ үлдэгдэл зэргүүд модон дотор үзэж тараад байх юм бол дайн дуусаагүй л байна гэсэн үг болж байна. Бас дайны шарах хүний зүрх сэтгэл дотор идэхгүй бол дайн дуусахгүй байна л гэсэн үг болж байна. Тэгэхээр зарим залбирлын үеэр бурхан сонсож байгааг мэдээд хүмүүс тайвшраад үргэлжлэл залбирхаа болчдөг. Тийм болохоор сэтгэлээр унахгүй залбирх тухай 18 дахь бүлэг дээр бас Есүс хэлдэг шүү дээ, тийм. За ингээд зүрхэндээ амар амгалан бодит амьдралдаа бас үр дүнгээрээ дуусах хүртэл битгий залбир. Сэтгэлээр унахгүй залбирх тухай Есүсийн хэлсэн үгийг битгий мар. Тууштай залбирх гэдэг энэ үг нь бурханд итгэхээ болсон. Одоо бурхан ингээд зарим зүйлийг хүлээлгэж байгаа нь чамд итгэхээ болсон эсвэл бурхан тэрийг чадахгүй гэсэн утгатай угаасаа биш. Үгүй гэснийг нь сонсоогүй юм биш үстэй. Ийм зүйлийг бурханаас асуух хэрэггүй гэдгийг бас уншаагүй юм биш үстэй бичээсээс. Тийм болохоор Есүс гитсэн мэнд нэг үгийг дахин залбирч ирснийг бодох. Аава хүсвэл энэ аяг надаас залбирч. Есүс 3 удаа залбирсан. Тэр өдрөө Есүс дагалдагчтайгаа уулзаад надтай хамт залбираач гэж хэлээд тэр өгөө 3 удаа давтаж 3 цагийн турш залбирсан. Тийм учраас магадгүй эхний удаад нь ягалдагч нэлээ те. Гэхдээ тэгээд юм уу үүрэг энэ аягнаас нь уух дургүй байгаа юм бол тэгээ залбирхаа болчин л үсттэй гэж бодсон ч гэсэн Есүсийн хувьд залбирсаар байсан. Зэрэгтэй залбирлынхаа эцэст нь Бурхны хийхийг хүсэж байгаа зүйлийг хүлээн шаарч юу. Бурханд заа гэж хэлж ийсэн байна. Харин Бурхан Есүст энэ аягийг надаас зайлуулаач гэхэд нь үгүй гэд хэлсэн байхад нь үрдэл Есүс үргэлжлүүлэн өөрөө заа гэж хэлэх хүртлээр Бурхантай энэ талаар ярилцаар байсан байна. Залбирал гэдэг бол нэг талынх байдгүй, хоёр талынх байдаг. Тэгэхээр нэг зүйлийг бүгдээрээ ингээд бодъё. Нэг сэдвээр залбирах цаг хугацаа хоногоор урш Бурхандаа хийж дуусгах ёстой ажлаа дуусгах хүртэл хэр хугацаагаар үргэлжлэхийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь бид Бурхан биднэрт зөвшөөрж өгөө биднийг ивэж өрөх залбирлынхаа хариуг алга тосон газар унгаахгүй амьдралдаа шингээж авахд өөртөө бэлэн байгаа юугүй юу гэдгийг мэд хэрэгтэй. Эсвэл эхнээсээ ийм зүйлийг асуух хэрэг байсан уу юу гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Боолын хүлээс тасрах хүртэл, шарах эдгэрэх хүртэл, зүрх тайвшрах хүртэл залбирсаар байх хэрэгтэй. Есүс хэр удаан хугацаагаар итгэсээр залбирсаар байсан чинь итгэсээр байсныг чинь гэрчлэх тийм нэгэн өдөр ирнэ гэдгийг хэдэж үтгэе мартаарай.
Өнөөдрийн үгийн цагаараа бид Лук номын 13 дугаар бүлгийн 16 дахь ишлэл буюу Авраамийн охин энэ эмэгтэйг Сатан 18 жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу гэсэн ишлэлийн дагуу энэ эмэгтэйг итгэлээс энэ эмэгтэйн тэр төвчээрээс олцлаа. Тэгээд бид залбиралтаа төвчээртэй, итгэмжтэй залбирлын хариултаа авах хүртлээ ингэж хүлээсэн энэ эмэгтэйгээс суралцах зүйл их байна л да тий. Бурхан бидний залбирал нэг бүрийг чих тавин сонсдог. Тэгээ харин ганц зүйл нь түүний эзний зөв цаг хугацаа утга учиртай төлөвлөгөө гэж байдаг тий. Тэр зүйлийг маш одоо пастрын маань хэлсний дагуу амар амгалан төвчээртэйгээр үр дүнгээ харах хүртэл хүлээдэг тэр итгэл залбирал бас байгаасаа хэмээн одоо өнөөдрийн үг бидэнд сануулж байна. Тэгээд мөн эзний өгж байгаа тэр хариултанд бас мэдрэмжтэй тий ойлгодог, холдуу хоолойг нь ялгаж чаддаг тий. Эзэн заа гэж хэлж гин үү, үгүй гэж хэлж гин үү, эсвэл бүр хүлээ гэж хэлж гин үү тий. Тэдгээр зүйлсэд бас мэдрэмжтэй хандаж залбирлыг бас гарах хэрэгтэй гэж ойлгож авч байна тий. Ер нь нөгөө нэг юм үг явдаг штэ. Юу тарьснаа хураана гэж. Юу ч тарихгүй хураана гэж. Бидний амьдралдаа хүндэгцэх зүйлийг одоо хураах байна штэ тий. Тийм үү ирдэг штэ. Тэр хүнд хэцүү зүйл тохиолдох эхлэлийг нэг цаг үед суулгасан гэсэн үг байхгүй. Тэгэхээр юу ч суулгаагүй болохоор юу ч хураахгүй гэдэг. Заримдаа хүмүүс амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг одоо яг тийм буруу зүйл хийснээс олж хурааж ингэж байна. Сайн зүйлийг урд нь тарихгүй байсан учраас ургасан сайн зүйлүүд байхгүй байгаа учраас дандаа хүндэгцүү мэдрэмжүүд айгүй өөрт нь тохиолж ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөдөр суулга. Өнөөдөр итгэлийн үр суулга. Тэгээд юу суулгаж байгаагаа мэд. Тэгээд дараад нь амьдралд юу нас үр дүн хүлээж байгаагаа мэд. Тэгэхгүй зүгээр ингээд харанхуу юу ч бодож төлөвлөхгүй яваад тохиолдсон зүйлүүд дээр нь л бурхнаас асуугаад явчих гэж бодож байгаа. Та итгэлийн амьдралын талаар баг юу ч мэдхгүй байна гэсэн болж байна. Тийм болохоор итгэлийн амьдралын талаар бас ирж хайж, судалж мэдэх нь хүмүүсээс зөвлөгөө авах нь бас тий хамтдаа залбирлын одоо хамтрагч найзтай байх нь санаа сэтгэлээ хуваалцдаг итгэмжтэй хүнтэй байх зэрэг их олон зүйлүүдийг бид итгэлийн амьдралдаа харилцаанд өөр болгож тарих хэрэгтэй л дээ ер нь бол. Тэгвэл магадгүй одоо та ямар нэгэн зүйлийн төлөө мэдээж хүн бүр өдөр бүр залбирч байгаа тийм үү. Тэгвэл тэр залбирлаа хариултаа авах хүртлээ эзнийг ямар хариулт өгөхийг одоо мэдэрч сонсож ойлгож авах хүртлээ төвчээртэйгээр залбирсаар байгаарай гэж сонсогч та бүхнийг урамшуулж байна. Тэгээд хамтдаа эзний өмнө ирээд залбирцгаая. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэн минь энэ цаг мөчид бид залбирэн гуйж байна. Та бидний мөрийн сүнс болоод түүний хүмүүсээс хамгаалж өгөөрэй. Та бидний дотор байдаг бидний өөрчлөгдөн шинжлэгдэж чадаагүй янз бүрийн туршлууд, янз бүрийн туршлага, янз бүрийн одоо мэдрэмж, мэдлэг тэр бүх зүйлүүдээс та бас биднийг хэрэг энэ бүхний таныг сонсоход таны үгээр амьдрахад цаад болж байгаа бол хамгаалж өгөөрэй гэж тасгүйж байна. Тэгээд энэ цаг мөчид өнөөдөр залбиралдаа итгэмжтэй байх тухай суралцлаа. Бид үнэхээр буруу хаалгаа удаан тогссон бол та уучлаарай. Бид бас дахин тогших ёстой байсан хаалгыг орхио явцсан бол бас уучлаарай. Та бидэнд харилцааны хувьд олон арга замуудыг энэ дэлхийд яг одоо энэ цаг мөчид зааж өгч байна. Залгаж байна, залгаад авахгүй мессеж ичж байна. Дахин бичсээр эсвэл дуут мессеж үлдэх ч юм уу. Хүмүүс харилцаанд амжилт олохын тулд олон зүйлийг хийсээр байна. Тэгвэл бид итгэлийн амьдралдаа жоохон эзэн танд хэрхэн яаж үргэлжлүүлэн залбирлынхаа хариуг ямар ч байдлаар авсан маш тодорхой, маш цэвэр сонсож чаддаг болох та бидэнд зааж өгөөч. Сүнсний мэрэгэн ухааныг болоод бидний зүрх сэтгэлийг, бидний залбирлыг Бурхан танд бүрэн итгэж найдсан болоход тусалж өгөөч. Бие биенийхээ залбирлыг удаан залбирлаа орхий биш. Хамтдаа залбирыг их болгонд нэгдэд залбирч чаддаг. Тийм байхыг хүсэж байна. Бидний хинд нь хэр удаан залбирах цагийг та тавлсан байгааг бид мэдэхгүй учраас нэгнийхээ итгэсээр байгаа зүйлд хамт итгэдэг байхад
тусалж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хэр бооны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Тэг хамт байдаг, үргэлж хамт байдаг. Шинэ хөтлөгч ороод ирэхэд ураад, ерөөлөөрөө ерөөгөөд зориулж залбираад хүлээж авдаг ийм сайхан зориулалттай, итгэмжтэй сонсогч нартай баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараа 7 хоногт тогтсон цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийгч нь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.